намайг мэдээ өрхийн цагаас аав минь гэрээ дүүрэн хүнтэй байсан. Алс сайдуу отрын нутагт явлаач адууны уяа морины далдахтай байсан. Тогоо дүүрэн цай даргиланхан буцалж тооны дааганд наран саатан жаргадаг байсан. Том цагаан гэрээ дүүрэн ирчүүд ханхааж том дуугаар морид явдаг байсан. Мичид оршилд хөрөлдөг ирчүүдийн яриа миний зүгэнд адуу урж үрсдэг байсан. Мэндийн шаргал үрээр уурганы цан шултарчаар минэрсэн цагаан тал руу тэд адуундаа мөрдөгсөн. Морины тухай яриа адууны бичээд дөрнөж Монгол хүүгийн минь өвд тэдний үнд тулаацдагсан. Мовцог цацаг гоё шиг хөлсөн сулдрах хөлгүүд нь могой хэрэг анган хулын аяар дэрэгдсэн далай цагаан талын минь бүдгхэн жимиг хөвөрдөж даргин жаахан шарга их л холоос гэгэлсэн шиг дам мөртэй хүн галгин хөтлөсөөр дандрын хүрнээ унаад аав нь уян дээр бодсон. Хараа гөрийн үчээр эцсэн мөрөд авирсаар хаа хулын мөрлийн хүн манай дэрдэгсэн халуун дулаан яриа гэр дүүрэн өрнөж хавиргны өөхийг томор утгадаг байсан. Анхад намайг мэдээ өгөхийн цагаас аавны гэрээ дүүрэн хүнтэй байсан. Алс сайдуу отрын нутагт явлаач адуучны уяа морины далдахтай байсан.